Америкт байгаа мөн гişүүд маань орой минь за нэрээ сонсогдож байна уу? Чүпэгч байна уу? Байна сонсогдож байна. Жон цөөрөгдөх шиг юм. Цөөрөгдөж байна уу те? Гайгүй. Би нөгөө юу шиг хийж байгаа компьютер хайж өгөх надад цөөрөгдөж болсон чинь зүгээр нэ. За Монтредерс эмэгтэйчүүдийн одоо группийн нийт гишүүд та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. За энэ орой мэндийг бас хүргэе. За тэгэхээр бидний одоо 7 хоног болгон арилжааны тухай, за арилжааны сэтгэл зүйн тухай, за мөн одоо хөрөнгө оруулалтын бусад хэрэгслүүдийн тухай одоо санал сэтгэлээ хуваалцдаг энэ хөө одоо уулзалт маань эхэлж байна. За тэгээд бид бол өнгөрсөн хугацаанд крипто зах зээл, Forex, за мөн хөрөнгөний зах зээл, опшн арилжаа гэдэг өнгөрсөн 7 хоногт альтернатив хөрөнгө оруулалт гэдэг ингээд маш олон төрлийн мэдээлэл бол хоорондоо хуваалцдаг юм бол community. За тэгээд өнөөдөр бидний урилгыг бас хүлээж авч за Light Finance гэдэг олон улсын одоо Forex брокерийн Монгол дахь төлөөлөгчийн газрын менежер ган зам бидний урилгыг хүлээж авч бидэнтэй өнөөдөр Forex арилжааны өөрийн туршлага, за мөн арилжааны сэтгэл зүйн одоо мэдлэгийг бол хуваалцах байгаа. За тэгээд ганзам одоо маань орж ирсэн байна. Ингээд ганзам зочныгоо өөрийгөө танилцуулж өгнө үү юм яа. Хүсэж байна. За ганзам сонсогдож байна уу? Замаа. Мик нь хаалттай байгаа дээ шүү. Тийм. Мик нэгэд яаж вэ? Мик хаалттай шиг юм. За яасан бол за ганцхан сонсогдож байна уу? Мессеж чинь тасрахоо. За тэгээ мик нээлтэхгүй байгаа юм та. За би нэг юу яах вэ? Сонсогдохгүй байна гинэ. Бидний яриа сонсогдохгүй байгаад байгаа юм шиг байх юм. За би нэг уцаар холбогдоод. За байна. Манай нуусан зочин маань юу гэх юм болохгүй тэгж байгаа юм шиг байна. Тэгж байна. Одоо сонсогч байна. Одоо.
Одоо Сонсогдчихна. хэрнээ биднэрт бас яриа сонсогдохгүй байна тий. Одоо сонсож байгаа. Одоо сонсчихна. Ярьж байгаа юу чинь асаад байгаа хэрнээ биднэрт яриа чинь сонсогдохгүй байгаа юм. Одоо сонсогдчих шиг байна. Сонсож байгаа. Одоо зүгээр баг шүү байна. Тийм ээ. Заавал зүгээр. Тэгэхгүй. За ихтэй бид түрүү өөрийн чинь бас нөгөө танилцуулаад ерөнхийдөө тавч танилцуулсан ба тэгээд одоо бас бидэнд өөрөөр танилцуулж өгөөч. За сайн өдрийн мэндийг хүргэе. Намайг ганц ам гэдэг. Forex ярьж байгаа одоо 14 жил ярьж байгаа. Тэгээд бас Монголын спортын чиглэлийн үйл ажиллагаа 13 жил явж байгаа. Одоо энэ зүйл танхим чиглэлийн яваад 13 жил. Ер нь одоо ярьж хийсэн үйл маань 2007-8 онд явжсэн. Тэгээд энэ хугацаанд өөрийнхөө түүхийг ярих юм бол тэр үеийн Монголд дараах ярьж сонирхож байж ирсэн үйл хөдлөл залуучуудын тэр ер нь бол хүмүүсийн мэдээ айгүй бага байсан. Ерөнхийдөө яхаа гарч ирж юу яаж одоо юу юм яасан таны юм байгаа. Багт ашиг өрөөний ашиг хийгээ гэдэг яхаа ойлгохгүй. Яг бид нар чинь өдрөдөө багш гэж байгаагүй заахгүй байхгүй ментор байхгүй бид нар өөрсдөө л болж байгаа шүү. Хойд дараач гэдэг интернетээс Forex хичээл гэдэг YouTube-ээр хараад Google гэж үзээд баг шатны хичээлүүдийг аваад тэрийг одоо энэ амьдралын графикыг яаж ашиглах вэ гэдэг яаж ингэж сууж явсан. Тэрийг одоо бид нэр одоо ингэ суугаад байгаа юм гэж сонгосон гэдэг зааж өгч явсан. Ер нь одоо энэ 14 жилийн хугацаанд одоо маш их юм хийсэн. Үнэхээр энэ хэцүү байдаг. Үнэхээр авдаг байдаг. Яг тэр юу ч мэдэхгүй шинжилгээ яг энэ үнэн яваад байна уу? Удаа яваад байна гэдэг мэдэхгүй. Тэрийг бацхаар тул арчиг хийгээд авдаг гэдэг. Тиймэрхүү маягаар бид явсан гэж. Одоо ерөнхийдөө энэ Light Forex гэдэг компани Монгол төлөвлөгчийн хатын менежер гэж явж байгаа энэ одоо сонгогдсон яваад яаж одоо арилжааны ханшийн таамаг хийх техник шинжилгээ хийгөө гэдэг хэлэхгүй сонгогч тийм зааж өгдөг. Ер нь яг комбинат удаантаа тийм өөрөө тийм нэгэн англи гэдэг бид Монгол байгаа учраас мэдээлэл авах гэдэг жишээ та нар одоо Украины асуудлыг бүгд мэдж байгаа. Тэгэхээр Украины асуудал болоход хойш одоо ханшийн хөдөлгөөнүүд мэдээлэл том савтууд гарч байгаа. Тэгэхээр бид нар энийг яаж өгөх юм бэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Тэгэхээр бид нар энийг мэдээж амжихгүй хугацааны хоцролтой ороод энэ ашиг бий боломжоо авах тэгээд одоо эсрэг баг тэгээд хүлээсэн байдлаар иймэрхүү асуудлууд үүсэж идэх учраас өмнө яаж таамаглаж одоо ханшийн таамаг хийж арилжааныхаа байр эзэлхүү гэдэг талаасаа ерөнхийдөө одоо судалгаагаар хийж авах юм гэж бодлоо. Тэгээд өнөөдрийн миний сэдв бол арилжааны сэтгэл зүйн сэдвээр би энийг бол ерөнхийдөө өөрт хаацтай юм бүх хүн хаацтай гэдэг дөрөв хувааж авч байгаа. Эхний хэсэг нь болохоор харгуугаар байх гэдэг юм байна. Тэгээд танаа нүрээ аваад үзээд өөрөөр чинь өрөөний гэж харж байгаа юм дээр бол Forex юм байна, crypto юм байна, техникийн option futures юм байна гэдэг бүх зүйлүүд байдаг юм байна. Тэгвэл Японы шинээр орчгүй бивийн төрлийн хүмүүс тэгээд дунд хугацаанд явж байгаа арилжаачдын хувьд бол нэг сэтгэл аваа. Ер нь одоо онлайн дүнгийн платформ биш яг нөгөө арилжаан дээр яг хийж үзчихэж хэдэн асуудал шийдэх юм хэцүү төрхгүй. Тэгээд олон жил явж байгаа юм шиг сэтгэл асуудал гардаг юм шиг. Эхнийх нь бол бид түрүүсээ харгуугаар байх. Харгуугаар байх нь бол ерөнхийдөө бивийн төрлийн юм шиг. Энэ яг үгээр та нар бол тодорхой хэмжээний бүгдээрээ бол арилжаа хийх бид явж байгаа монтер гэдэг юм аа. Бидний чинь ямар хэмжээний юм бэ? Тэгвэл эхний үеийн хийдэг зүйлүүд та нар шууд ихтэй хатаж үзэж график харж. Удаа ногоо график хараад
Тэнгүүртэй за захиад хэлбэрийн таамаг зарим дээр моор үзэж байгаа. Зарим нь одоо бодит мөнгөөр хийгээд тарих бодож үзэж байгаа. Захиад авахын захиад байгаа. Тэнгүүр гарах ногоо гараад ирэнгүүт нь баа хийж байгаа. Унаат тэнгүүт нь шинж яах юм бол урган бол өчгөр нь бол ингээд эргэлдээд үзчихээ. Хаах уу яах уу гэдэг асуудал төрүүлж хэрэгтэй. Буцаад унаат гэхээр за хаач ингэ хаасан ч буцаад гэж байна. Тэр энэ яваад өгөхөөр ерөөсөө би тул хөгжихгүй болов хашийн намдрыг би сурахгүй байна гэдэг үнэхээр хүн гаадаг. Ингээд ерөнхийдөө юм зөв эрсдэж гэж сургал морол шинжлэх мэт яаж хийх вэ гэдэг хайж идэв. За ингээд тодорхой хэмжээний шинжилгээ болно. Тэр шинжилгээ боосон чинь тухайн шинжилгээ өөрчлөлт юм ихэнх юм шиг хүрхгүй байна. За тэгэнгүүт Google Forest сигнал хайрна. Багтны маш их сигнал болоод энэ тааж гэх. Төлбөрөөс авах төлбөргүй маш их сигнал байж. Тэгээд дахиад хийдэг. Дахиад одоо нөгөө нь одоо боо явах мөн ч юм уу ийм байх таач. За тэр зайн болохгүй маань гэж хэлсэн. За тэгвэл хоёр дахь шатны гол шатны дараалт нь болохоор за ерөөс мэдээ өрнөлөөтэй ойд сонсдог тэгвэл үзэж гэх. Тэгвэл сүүлдээ багтын ажиллаж байна. Тааштай юм бол зөвхөн байна. Ийм шатны бол бүх цагийн дээр таашаа идэвхтэй. За одоо жишээ нь Украин дайны асуудлаас болоод газрын насны юм эсвэл $123 гэдэг таанаар мэдж байгаа. Тэр нь цаашдаа өсөх юм байна. Бараг нэг бариад нэг $200 хүрэх юм байна гэдэг мэдээлэл сонсоод. Тэгвэл даасан өсөө Байден биш гэдэг баач. $122 гэдэг. За яг тэр зэрэгс жоож их байж байгаа. Унаад хай өнгөрсөн тооны байдлаа 96 руу. Тэр энэ ямар ч бас дискүүд иймэрхүү процесс болж за ингээд унаад тэнгууд нөгөө бодлоо за Украин дайнд угаас үсгэж байгаа. Газрын бас үүрэг хаар таар юм аа. Ер нь бол дандаа өсчил гэдэг ойлгохгүй. Өөртөө ингээд наач тэр баая байраад тэгээд ингээд 7 хоног унаад дасны нэгүүдэл нөгөө бүлүүгээр гүйж. За тэгсэн чинь бүлүүгээр сүүлийн 49 газрын басны үнийн хааш бол ийм шатгааны унаас болоод буцаад уншлаа гэдэг. Тэгвэл таана баатэрс бай хаах уу яах вэ гэж. За ерөнхийдөө одоо би энэ хөө хааш гэдэг энэ бүлүүгээр Reuters гэдэг бодоод нэг метр нөхцөл юм. За энэ яг үгүй жижигчүүдийг мэдээ дээр тавхаж нэгдээ устдах хаашин дээр цаашдаа өсөж ийна өсгөнэ гэдэг юм мэдээлэл хэрэгжүүлэлт өгөөд жижигчүүд тэрнээр бааж ерөөдөөс хийж ингэж ашиг болж. Энэ хэрэг бол би өөрөөр харахаар бахан төлбөр. За дараагийн харахаар за ингэ мэдээлэлүүд хэвдээ байгаа ч үзүүлэхгүй байна гэдэг нь хаардаг. Тэгээд дараагийн арчны харахаар байгаа. За тэр монголчууд байгаа. Телеграмаар дүүрэн хийж байгаа. Группүүд хийж байгаа сигнал өгдөг хүмүүст ахуудаад сарын дөрөв байгаа. За тэгээд Discord-д бас ихний групп байгаа шүү. Ихний сигнал өгдөг мэдхгүй. За тэгээд ийм хүмүүсийг даач монголчууд тэрний Facebook дээр ингээд та намайг дагуус хаа төлөв болно гэсэн юм хүмүүс байна. Даач чамд үзүүлдэг. Тэгэхээр энэ дээр ямар гаргатай байх вэ? Иймэрхүү сэтгэл босод байдаг юм болж байгаа юм да. Өөрөө шингээ хийх. Өөр ямар ч арга байхгүй. Ихнийх нь гаргатай. Өөрөө тааш таамаг. Хоёр дахь нь өөрийгөө хайцдаг. За өөрийгөө хайцдаг гэдэг нь болохоор яг үеийн залуучууд за дээрээс нь хэдэн хүмүүс маш их мэдээ ресерч хийж байгаа. Интернетээс маш олон шинжилгээ үзэж байгаа. За тэрний шинжилгээ, энэ шинжилгээ гэдэг яг ингээд үзэхээр бүх шинжилгээ мэдээлэл ихтэй бүгдийг таашааж байгаа. Энэ бол нөгөө нэг юу гэх юм мэдээллийн төрөл, шинжилгээний төрөл авсан. За тэрнээр одоо маш олон шинжилгүүд тэгэхээр ийм гаргана. Одоо та нар хэлдэг бас трейдинг ашигладаг байх та. Тэгвэл трейдинг дээр хүмүүсийн зурцаар орж ирж. За та нар жишээ нь одоо юу вэ? Биткойн өссөн гэж таамаглаад өөрөөр хэлбэлсэн чинь трейдинг дээр информашн үүсгэж яг ранк маркер өндөр гэж магадгүй үүссэн чинь өмнө таамаг. Тэрнээр тэрхүү өөртөө тэрхүү гэсэн таа. За тэрнээр гэх юм бол би тэр хүмүүс юу хийж байгаа. Тэр хүн итгэж тэрний өнгөөр явах юм бол үстэй шийдвэр болсон. Нөгөө төрх нөрөнд нь
өөртөө итгэхүйсний болоод үгсний эсрэг гүн шинээр хараад байгаа. Тэр энэ чинь өөрийнхөө сэтгэл санаа нэг холдуулдаг. Тэр энэ яг л өөрийнхөө нэг шинжлэхээний аргачлал зохиогоод тэрэндээ итгэл ингээд өөрийгөө харьцуулаад өөрийгөө олох болж. Би одоо энэ Facebook-ийн групп руу нэг ингэж хичээл хийгээд болоод угаасаа муудаас авдаг ядаргатай. За тэр нь бол бүрдэхгүй гадны сигнал гадны хүмүүсийн дургуурыг ядардаг юм биш. Би өөрийнхөө шинжлэхээний итгэдэг өөрийнхөө тэргээр шийдвэр гаргадаг. Зөвчөө боромжтой энийгээ төвчөргүй хийж байгаа. Энэ хүн маань. За хоёр дахь шанд гэж байна. За энэ бол арилжаал хийсэн бүх хүмүүс хийж. Манай сууж байгаа юм. Би өмнө нэрээр таасан юм. Тэгээд хамнаа дараахтай. Оо тэгээ. Яа. Өөрөөр хэлбэл бүх арилжаалтай. Оо маацсан юм. Тэгээд гооч. Тэгээд шоолол яаж хүрдэг вэ гэхээр та нар одоо $1000 таасан юм 230. Оо гооч юм аа. Одоо би нэг 4,000. За 4,000 чинь. Оо за одоо ингэ машин үгүй хийж байгаа. Одоо нэг байрны үгүй хийж байгаа. Одоо ерөөсөө нэг 8,000. За 16,000, 32,000. Тэгээд таашаа $100,000, $200,000, тэгээд $50 болоо. Ерөнхийдөө таны сэтгэхүй шууд километр болоос тэр мөнгө өсөж хэлдэг. Тэгээд энд бол нөгөө хүний нэг юм аргачлал гэдэг байдаг байхгүй. Жишээ нь одоо бид нар ингэж ярьж байгаа бүгд эмгтээчүүд учраас төнгөл нэг тусаачсан юм. Чи их хүний танхимын тулд хоёр арга таньж болно гэдэг юм. Нэг бол айдгуулж харшин гарна, хоёр мөнгө өгдөг, бас харшин гарна. Авирын илэрдэг гэдэг. Тэр шиг арилжаа хийгээд ихтэй мөнгө олоод ихтэй хүний авир буюу хүний аргачлал тэг эвдэгдэж хэлдэг. Хүн тэрийг анзаардаг. За эвдэгдэх процесс мөнгөж гардаг. Энэ ванцны баг юурд ашиг болсон гэж байгаа. За ингээд хатыг харах юм уу, төхрөөнийг хаасан чинь харангуйтаа шууд шингэх вошо бай. Тэгээд угаасаа үснэ. Би мэдчихэв. Иймэрхүү нэг өөртөө хэд итгэвтэй байл багтан дангаач. Тэгэхээр иймэрхүү үйл тохиолдол би юу надад байна, би юу чадаад байна. Ингээд криптороос мөнгө хийсэн юм. Ингээд форекс-оор мөнгө хийгээд амьдралаа аваачих юм шүү гэдэг. Болтгоо гэх юм бол байна гэж байна. Тэгээд зарим хүмүүс асуудал хэлэх шаардлагатай. Чи би юу нэг авч байгаа яаж гэх вэ? Нэг тийм дотор тасралтгүй байж ингээд ашиг хийгээд үзчих. Гэхдээ ятаа дасаа авахгүй байгаа юм үзчих. Тэгвэл бодож юм. Тэгэхээр хооронд маш олон зүйл болдог учраас тэр даа чадчихвч чадах чийна гэж байна. Тэр иймэрхүү бардам сэтгэл төрөөд байгаа нөхцөл өөрийгөө чадахгүй боллоо гэж үзэх хэрэгтэй. Ийм үед яах вэ гэхээр хоёр төр үүсдэг. Нэг нь орос мөнгө эргүүлээд татаад авах. Жишээ нь та нар 1000 нэгээр 2,000 тэнгүүд орос мөнгө 1000 татаач. Тэгэхээр үлсэх мөнгө чинь риск болохгүй байна. Та нар яг мөнгө сэтгэл санааны бол арай өөр юм шиг байна. За нэг хоёр дахь нь олсон ашгаа эргүүлэн татаж авах. Жишээ нь та нар 1000 нэгээд $5,000 тийм бол $4,000 татаач. За яаж юм тэр хүний сэтгэл ингэж яаж вэ? Нэгтэй ч $5,000 оцоо би ч надад юм гэдэг. Одоо ингэ $10,000 гэж бодоод ер нь $10,000 чарах. Харин $5,000 нэргээд $10,000 болно гэж үзвэл болдог. Яг тэр ихний кейс нь орос мөнгө чинь тэрээр өсгөр $5,000 байна. Бадам сэтгэл төрөл тэр чинь буюу стратеги хийдэж. Харин $5,000 ихлүүлж байгаа арилжаа чинь орос мөнгө чинь $5,000 инженер гэдэг нөгөө сэтгэл зүй байгаа учраас энэ дээр нөгөө стратеги ажиллаад тэр чинь ажиллаад $10,000 болгож болдог. Тийм учраас тэрээр авах юм. Тэр манай тэр зүүн хүмүүс зарим хүмүүс гэдэг $100 таасны нэг ерөөсөө 7 хоног 2 хоног нэг болдог. Тэр нэг болгоход дэшиг явахаар ууч. Тэр их олон жил тийм юм. Ерөөсөө 100-аас багтаас нэгээд тэгээд 1000 мөнгөөр тэгээд дараа гоож статистикийн 90% угаасаа хийж гоож тэгээд аач чинь гэсэн шүү дээ. Тэр учраас тэр хүн яадаг вэ? 1000-800 мөнгөөр шууд үлдсэн мөнгөө орос мөнгөөр тэгээд татах юм байна. Яаж тэр таанч гэсэн энэ тэр дээр бол та нар зөвхөн яггүй Монголын койнууд дээр нэлээд орж мөнгө хийх хүмүүс байж байгаа шүү. Энэ ямар дүр мөнгө хийсэн тэр дааш энэ койнууд та нар 30 мөнгөөр аваад
30 мөнгөөр 15 сая яваад за 3 дээр хүрэхэд энэ чинь ойролцоогоор 150 сая төгрөгийн өөрөө улс ядахтаа 15-ыг ч юм уу те эсвэл 30 сая төгрөгийн хэмжээний койноо авч үлдээд үүснээр үүдэж болох. Монгол орноор хийж байгаа. Риск хамгаалж байгаа. Үнсэн мөнгө 10 цаа санаад авах зүйлүүд дараагийн хугацаанд байна гэж. Ийм юм байна. Тэр шууд одоо хамгийн одоо аюултай зүйл үү. Энийг дач чадвар ерөнхийдөө ашиг гэж чадвар. Ингээд гол томоос. Хүний их найдвар тасралгүй. Ханаа одоо чинь хамгийн яг койнерч яаж хамгийн ашиглаж байгаа нь одоо биткойн юм тийм. Биткойнээр та 30 мөнгөөр аваад 3 4-ээр зарц. Тэгсэн чинь нөгөөд нь 3 биш 4 5 гэдэг өсөлт. Яг хотолж байгаа юм шиг. Ингээд одоо ингээд дэш явах хэрэгтэй. Хайрын яг одоо боломж авах гэдэг маш хатуу тав дээр дахиад дэш нь тав дээр нь цаахан байж тэнгууд нөгөөд нь 6 7 гэж гараад тэнгууд нь маа одоо дээр одоо 10 орох юм байна уусаа тэнгууд те 7 дээр нь тэгсэн чинь 7-8 үсэн те 7-8-аас ингээд гоожод унаад тэнгууд за үсэн шүү дээ чинь жоохон чинь хөрөөд яах вэ хаачин тэр үс чи 5 орох юм чинь за ер нь одоо ярах юм чинь угаасаа өвчин энэ шат юм хэлсэн шүү дээ энэс доошоо байхгүй гэдэг тав дээр нь баахан гоё юм. Тэгвэл итгэж байна. За байж байгаа юм байна. гэж үзэн. Тэгээд доошоо ороод гүрөө. За өсгөл юм шиг бас тэр гайгүй шүү дээ. Гэж явсараа нэрөө. Тэгээд тэвчээр гарна. Тэгээд эргэлзээд нэр үсэх юм уу? Энэ мөчн жоо хайцсан шүү. Өндөр ч мөчнөдөө үсэх хамаагүй. Өөрөө ч сэтгэлд өөр нэг юм өснөс юмараа коолчоо тэр атартаа ингээд байсараа тактикгүй бодоод тэр дасаа. Тэр дотор яг хаан бодоод атарт гэж дасаа хүлээж гэж. Хоорч дээр бол шууд маач явж байгаа чинь шууд дасаа. Яг хасч байгаа. Тэгэхээр ингээд ямар дүүр юм. Тий. Мэн дотроо ингээд доошоо яваад одоо юу гэх вэ? 200 доллар ч юм уу 300 доллар риск гарууд хаа гэсэн дөрвийг өөртөө ингэж хоолж өгөх хэрэгтэй. Ерөнхийдөө бол үндсэн дүр даас үүдгэн хоосрох юм биш. Ямар ч байсан хэдэн ч дүр байсан даасаа авч үдэж байгаа. Тэгээ энэ яг ч юм уу эрэгтэй эмэгтэй юм сэтгэл яагаад гэдэг та. Эмэгтэй ч дээр таанаар бол онцлог нь ер нь рискийг хүлээн зөвшөөрөх чаддаг риск хийх чадамж нь илүү бага байдаг. Ерөнхийдөө нэг өөр хүүхэд төрүүлдэг юм аюул татсан амьдрал дээр хүүхдийн хамт хайрлах хүлээлт илүү хайрлахтай риск хийх. Ирчүүд одоо ер нь одоо энэ гайхалтай татсан хүлээлт. Ерөнхийдөө бол нэг башин долларын нэг доошоо нэг банк гэж унаад гэж шүү хаахгүй. Ингээд 80 доллар хасах 20 гараа хаахгүй бол эмэгтэйчүүд бол хаад юм гэдэг бодлого төрж байна. Хасахтай бодлоо эмэгтэйчүүд гарч ирэх. За одоо энэ юуруу биш тэгээ мөнгө авч ирдэг. Ирчүүд бол байж тэгээ. За доошоо 20 доллар дээр үдийн мөнгө хайрахад эмэгтэйчүүд гараад мөнгө аваад ирчүүд өссөн 20 доллар авч ирсэн ч байгаа байсан ч байгаа. Эцсийн үсэг. Тэгээд таслаа. Энэ таслаа. Тэгэхээр ихний ээжийн тэр рискээ хүлээн зөвшөөрч чадах. Ирээдүйг харж чадахгүй байж за өсгөлүүдээ угаасаа өснө гэж ярьсан шүү дээ. Тэр хүмүүсийн ерөнхийдөө тийм юм сар. Тэрний сайхан хитэ авах таа. Энэ хаос гэж байна. Хаосыг хатаахтыг криптомайнинг одоо нэг антинын риск гэж байна. Тэргөө шиг байна. Доор бодоод нөгөө антинын рискийг 3 дээр 6 таяа тэгээд тэргөө хатаахтаа шийдээ тэгээд тэрнээс биткойн нүүднүүд тэгээд тэрний хатаахыг төрж болно гэдэг юм гаргаад ярьж байгаа юм. Тэгэхээр тэрнгүүт нөхрийн ингэж байгаа. Угаасаа биткойн гадныхан 100,000 аймаг хүрээнд байгаа юм. Таач гэсэн юм хөө. Тэр нөхдүүд Goldman Sachs ерөнхийдөө бол биткойн тэр бүрийн хэмжээтэй Elon Musk тэр бүрийн хэмжээтэй тэр шинжээчдийн эзнэр тэрийн хэмжээтэй гэх юм. Иймэрхүү маягаар ерөнхийдөө подкаст хийдэг. Үнэхээр бас тэр хүн яг сайн хийж байгаа үгүй гэж эргэлзэж зөвхөнгүй ерөнхийдөө хаач чадахгүй байна. Тэр тийм юмар дүгнэж ерөнхийдөө харахгүй бас багч гад.
Угаас нь өсөх ёстой гэсэн шүү дээ энэ coin чинь гэж байна. За ингээд сүүлийн дараах бол юу гэж вэ? Айц. За айц бол шамгийн нөгөө талын хөл буюу стресс, депрессэн болох ерөөхдөө айц. За энэ ямар зүйл юм болов уу гэхээр одоо энэ крипто дээр Монголд бол 10 сар, 9 сар, 10 сар, 11 сар, 12 сар баг бүүн бодлоо шүү дээ. Маш их coin гараад. Яг амжилт үзүүлсэн гэдгийг бол ер нь аяа гараад ирсэн нь бол ардод гэж хамгийн наймаар нь тийм. Тэгээд их coin дараа нь SBC тэгээд NFT тэгээд болж байгаа шүү баг. Бусдын баг хийлгэж хэлбэрээр зарим аяа нэгээд онжсэн юм концепт. Тэр ихтэй авсан ард дээр мөнгө хийсэн хүмүүс шунтаа болоод ерөнхийдөө SBC NFT-ийг тав гэж зааж өгдөг. Тэгэнгүүт нөгөөт нь ураад манай дэрний суулгын наам яаж байгаа вэ? SBC дээр 15 сая төгрөгөөр ороод 20 мөнгөөр ороод нэг доллараар заахад 175 сая төгрөгийн ашигтай ажиллана гэж. Тэгээ нөгөөт нь унаад 140 ороход нөхөр сандраад дахиад буцаад авсан гэж бүх мөнгөө. Тэгсэн чинь нөгөөт нь дээш 0 унаад 40 ороход за бодиг гэдэг. Зараад үлдсэн мөнгөөрөө байнстай яаж чирээгээд тэр өөрөөр бүгдийг хүрсэн. Тэгээд ерөнхийдөө тасралтгүйгээр жилийн дотор тэр баг миний тоололоор юу гэдэг вэ? Ашигтайгаа нэг юм 400 орчим сая мөнгө авсан. Тэр ерөнхийдөө яг энэ үед яадаг вэ? Айрч ирж байгаа. Айрч үгүй. Тэгээд одоо энэ хорслоор нэг цаа бааж айрч байгаа. Унаад хэдэн цэнтэй ашигтай байгаа юм за бүгд энэ уутаад байгаа шиг хаач. Түүнээсээ чинь юу ч юм дэш яваад адил хараад адил нэг хоёроо орж юм адил хараад тэгээд яа та өстө бүгд хаач ингээд цэнтийн ашиг хийж доороо адил гэж юу таасаа. Ийм хүн контент ерөөдөө арчиж чадах болохоор нөгөө өөртөө чинь бүр байхгүй болоо сэтгэл санааны дайд чинь юу асч юм. Тэгээд зэн яг өөрөө дээр нь байдаг яваад ирсэн гэж. Тэгээд зарим шимээр асуудаг таарч ингэж бодсон. Чин гарах яг нэг зүйл болно яах вэ? Баай онцгой. Зэрэг үсчих. Яг тэгвэл баасны хэсэг нь яг мөнгө хийх юм шиг байна. Тийм бодлого төрж зарим тийм яах вэ? Эсрэг хийж өгөх юм үзэн шүү дээ. Бүр араа ятгаараа нөгөө зааш юм. Зүдэрээ боо бай тоогоор боосоо юм. Тэр нэг 14 жилийн өмнө анх цагт хийж үзчихлээ. За баг болчихсон нөгөө гар дээр шүсэж байгаа нөгөө гараа зохион сэрдэж чигээ авдаг баг. Тэр шиг за ишээ за баа энэ мишээ усээ юм. Иймэрхүү багийн тийм арга ятсан чигээр баг буу таамаг очих юм болно шүү. Тэр биткойн руусан юу гэдэг нэг нөхөр пост болгосон. Бөөс хатсан гайгүй байна гэж чинь өсгийн дэш монголчуудаа гэж байгаа юм. Тэр иймэрхүү зүйл итгэж яана гэж өөртөө хэлэх ахаа юм би доотлоо. Тэгээ яг энэ дээр нөгөө ерчүүд бас шаардлага байна. Уусаа би мөнгө би та мөнгө дахиад мөнгө би яг шахах нөхөд. Дахиад ч. Тэнгүүд одоо ахаад үзэн. Тэгээд дахиад хийгээд алдчих. Тэгээд дөрөвт депозит дээрээс ерөнхийдөө нөгөө ноён нуруу нугараад арилж иж тань болчих. Тэгээд сүүлдээ нөгөө за хараад ицэн форекс хараад ицэн арилж угаасаа эндээс ч хүн мөнгө олдгүй юм байна гэдэг бодол төрж гарч ирж ийм юу гэдэг. Ойлгоцтой. Тэгээд 100-ны 95% нь арилжаа сонирхож байгаа. Одоо энэ ганц форекс биш шүү. Крипто, форекс айд байдаг. Яг энэ шатааны удмаас ч болдог. Маш том депрессэн ороод их хэмжээний адрыг гараад энэ бол миний чадах зүйл биш байна. Хайр мөнгө авчихсан энэ мөнгө хэрэг ийшээ хийдэг юм бол ийм бодлого авч гэдэг ингэчгүй юм гэдэг харьцуулт хийгээд тэр нөгөө төгсөө хатаад байна. За ерөнхийдөө нэг юм дөрвөн шатны юм гэж хэлсэн алдаа гэж байна. За тэгээд би ерөнхий юм авч та нар надаас одоо арилжаатай холбоотой, тэнцвэртэй холбоотой асуух юм асуугаад хариулт надад өгч байна. За баярлалаа. Манай бүсгүйчүүд бас
хоорондоо ярилцаад одоо чат хичээл юм л да. Үнэхээр бид нар одоо яг одоо ч гэсэн айцтай байна да гэл тэ. За манай гишүүдээс манай ганзан багшаас зочноос асуулт байвал билүүтэй бүгдээрээ асуугаад яваарай. За ерөнхийдөө одоо холбооч за асуугаарай. За би зөв нэг юм асуухсан. Одоо үүссэн айцаа яаж дарах вэ? Амар гоё арга. Шууд компьютер унтраагаад сайхан амарч 7 хоногоос сарын хугацаатай. Тэгээ нэг та нарын нөгөө чөлөө цагаараа хийдэг стрессээ тайлдаг нэг аргачлалууд байгаа шүү дээ. Одоо сүүлийн хүмүүс бол бизнес явж юм, яах явж юм, дуугаар явж юм, уудан давах юм, баско шопинг хийх юм уу те. Энэ маягаараа стрессээ өөрийгөө тайлаад арьж авсан чинь нэг хайр үрээд юм болохоор юм шиг. Тэр үедээ авчихсан шүү дээ. Тэрнээс биш одоо юу гэдэг завсардан гингүүтээ 2-3 жилээр завсарч дахиад хийх хэлчихсэн шүү дээ. Тэр нь удаан бас гэж. Сэмэно би юу голоос авчихсан л та. Гэтэ өөр чирээ авир таалагдлаа. Манай премиум өрөөнд ингээд өөрийнхөө янз бүрийн одоо нэг research энэ хуваалцах боломжтой юу гэж асуух гэсэн. Бодож авахгүй дээ. Би ер нь нэг тийм юу яагаад гэдэг юм аа. Discord ашиглаад байдаг юм. Нөгөө нэг амьд харилцаа буюу танхимын талаараа илүү нөгөө хүмүүстэйгээ ярилцаж юу яадаг. Яг хуу би одоо анх удаа энэ Discord-оор орж ярьж байгаа тийм орж үзээгүй уушаасаа нийтийн тохируулаад чиглэлчний тохируулах хийж чадахгүй жоохон хугацаа авчихсан. Тэгэхээр яг хуу боломжтой үедээ би танах өөрийнхөө юуныхаа аншийн подкаст үдэрийг харуулж байгаа. Одоо би нөгөө нэрээ юу яах гэж байгаа. 4 сараас тэгж юу руу орж ирэх гэж байгаа. Криптоор. Би ер нь дандаа форекс харьж хийгээд 14 жил. Тэгээд энэ жилээс хэдийн криптоор хийгээд төвхөө орё гэдэг. Апгүй нөгөө спотоор явах гэж байгаа. Яг тэгэхээр миний гол чаддаг юм ерөөсөө ханш таамаг. Одоо нөгөө тэрний шинжилгээ хийж чадах. Тэгэхээр форекс дээр ажиллаж байгаа шинжилгээ, техник крипто дээр ч ажиллана, хувьцаан дээр ч ажиллана. Тэгэхээр тэрийгээ одоо үр дүнгийн шалгах гэдэг криптоор орох гэж байгаа учраас яг хөө тэр тал дээр мэдээ шинжилгээ авах та нар зураг үйлдвэрээр подкаст оруулаад ийм болтой байгаа шүү гэдгийг харуулж байна. Тэгээрээ маш баярлалаа. Тийм бас нэг би сайхан бич нэг option trade хийж байгаа сайхан forex энэ хийж үзсэн. Ер нь яг өөрчлөлөөр technical analysis за ер нь аягүй сайн гэдэг хүн бол айгүй тэгээд үргэлжлүүлээд явчихдаг юм байлээ. Тийм өөр crypto гэж үзэл crypto гэсэн бол юм байлээ. Би нэр юун дээр нэг жоохон кейс хийчихв. Options дээр. Options бүчүүс. Хин бэлээ? Зero. Юугаар хувьцааны options руу юуны options гэж байна? Ер нь хувьцааны option тавьчих. Тэгэл ETF бүдгийн тэгэл янз янз нөө одоо gold-ын төрчин ETF нь байна. Тэгэл oil-ын төрчин бас нөө ETF-үүд нэг хвчлэн байдаг болохоор ерөнхийдөө бол stock гэж ярьдаг боловч бүх одоо нөгөө хоёр дахь цэгцэл рүү орох боломжтой байдаг валютаас бусад coin бас одоо биткойны ETF байдаг ч юм уу яг тиймэрхүү зарчимтай байдаг болохоор stock яг боломж нь айгүй олон. Наад чи одоо юун дээр ядж штэ forex дээр ч одоо нэг юм cash авдаг штэ бас индексүүд дээр авч болдог тийм. Тэрнтэй ерөөхдөө бол адилхан ETF-үүдийг ерөөхдөө тэгээд аваад явж болдог. Валютаас бусдын л ерөөхдөө авдаг гэх юм уу. Coin бас яг ганцхан биткойн л авч болтой. Биткойны одоо ETF-ийг авах боломжтой. Ерөөхдөө би options дээр ингэж боддог. Options жоохон хамгийн хүн төрөлөө. Ийм арьжаад ундаасаа. Хугацаа заачдаг. Options-оос болоод Монгол бас нөгөө амьдралаа тавиад тулсан нөхдөд айгүй хөдөг байхгүй юу? Нөгөө маржин харилцааны тийм би одоо сайхан crypto trade хийж үзэл ойлгосон. Crypto одоо forex дээр ялчгүй 6-аар л тэгэл явчихдаг шээ. Хугацаа яг forex бол оройн хагастай байд юм бэлээ. Option-д гэрээ дуусчвал тэгэл орсон мөнгө чигээрээ алгуулчих шүү. Тэр ядахтаа нөгөө ханш таамагс сурж явчаад би тэгж бод. Тэгэхээр forex руу ороод тэгээ хувьцаа руу орж үзчихээ. Тэгээ криптоор орж үзээд энэ бүгдийг чадаад тэгэхээр дараагийн вейв нь options хүчрс бол гэж боддог. Их гүндээ амар хүчрс. Ихтэй шууд options руу орж гүйлээд хэрэггүй дах гэж үүдмээр.
хүмүүсээ. Би нэг бодсон. За өөр асуух юм байна. Тийм үргэлжлэлэг өнөөшөө одоо өөрөө гэхдээ бас опшн айгу боломжтой work system шүү дээ. Опшн сонирхож үзээд бас хийж үзвэл тэгээд жоохон төвхтөлтөө technical analysis за хийгээд лаг болцоод идэг. Тэгээд нөө өдрөөр сонгох дээр алдчихдаг хүмүүс айгу байдیں۔ Өөрөө бол нэг туршилттай болсон юм чинь бас яг опшн хийвэл өөр чинь тохирохгүй ч магадгүй тийм. Буруу юм болцсон зөвлөлт гэж магадгүй. Би чинь жоохон хэлбүүлдэ зөвхөн Монголд байсан болохоор. Тэр опшнс талруугаа ерөөсөө бидний бай төрөхгүй болохоор ингээ хайчдаг заасан байна. За манай эмэгтэйчүүд ерөөхдөө түрүү нөгөө ганцаа маань сонсож чадаагүй бах. Манай эмэгтэйчүүд биднээс 7 хоног болгон яг ингээд яг өөрсгч юм зочин урайд тэгээд тэр тухайн зочныхоо арилжааны туршлага, өөрийнх нь туршлага тэгээд ийм одоо сэтгэл зүйн асуудлууд энэ төргээд олон зүйлийг дандаа сурдаг эмэгтэйчүүд байдаг. За тэгээ өнгөрсөн 7 хоногт ихэд бид нар бол альтернатив хөрөнгө оруулалт гэл энэ 7 хоногт одоо өөрөө чинь гоё сонирхолтой форексийн тухай ярьж байна л да. За тэгээд манай одоо гишүүд бол одоо энэ тэндээс холбогдож байгаа тийм жишээлбэл шижрээ бол одоо Америкээс байна. Гэх мэт ингээ олон энэ тэндээс холбож байгаа хүмүүс байгаа. За манайхан тэгээд одоо групп дээрээ шагналтаал юм хичээд энэ асуух зүйлээ чөлөөтэй мик нэгээд асуугаарай. За Укагаас асуулт байна уу Ука? Амноо асуулт байхгүй. Саяны яриа бүр үгүйтэй яриа болж байна. Тэгээд манай эцэд нөгөө премиумын одоо нөгөө нэг манай очин маань харсан бол бас нэлийн дүгнэлт хийх проект юм гэж би бодлоо. Тэгээд яг л одоо нөгөө таны яриад байгаа энэ яг процесс чи яг step by step яг надад толжсэн анхнаасаа ингээл ихсэл өөрөө чартаа зурна өсгөр нь ингээл тэр санаа ингээл сонирн болоод хатраач байгаа юм шиг бос хүмүүс ингээл нөгөө profit loss run ингээл тэ ашиг машиг ингээл тавингууд ингээл би нэг ашиг хийхгүй бос хүмүүс ашиг хийгээ би хоцроод байгаа юм шиг ингээл гөөж орох юм уу те яг энэ бүх юм тохиолдчихсан. Тэгээд одоо ингээд арилжаа гэж жил гарan болсон чинь одоо ерөнхийдөө би айгүй тийм аюу сарай болсон одоо ингээл яг ингээд суудаг ер нь өртөө тахныг сэтгэл санаагаар унаад тахныг тэгтэй гэхгүй алдах юм бол алдлаа гэдэг нэг сэтгэлээр унаад тахгүй яагаад гэх юм бол алдагдал гэдэг чинь угаасаа л яг одоо хэрвээ энэ карьерийг хөөж байгаа хүний хувьд бол ерөөсөө энэ одоо нэг хэсэг те алдчихж таавал ингэж авдаг. Тэгэхээр энэ батхан яг надад энэ тохиолдоод байгаа юм бас шүүд ярьж хүн бат баярлаа. Тэгээд миний жишээн дээр хэлэх юм бол би бас мэдээ амар хардаг байсан. Тэгээд мэдэн дээр айгүйх ингээд цагаа ингээд өнгөрүүлээд ингээд бас амар ядардаг байсан байлаа. Яагаад гэхээр ингээд айгүй олон тийм subscription гэж төлөөлж жилийн $500-600 ингээд бүлээн байвал те Signal Alpha-гийн дахиад ингээд extra premium гэж ингээд янз бүрийн бас айгүй хардаг байсан баггүй. Тэгээд ингээд би одоо бас би баг тэрэндээ баг орохгүй байгаа. Ялангуяа нөгөө опшн дээр чинь одоо хувьцаан дээр би хөвчлэн авалж тэгэнгүүт нь айгүй олон компаниуд энэ яагаад өсч вэ? Яагаад ингээд унахаар ямар мэдээ хүлээж байгаа юм гэдэг би ингээд өгдөө маркетаар ингээд өгдөө тургаацлаа гэдэг байна. Тэгээд сүүлийн үед би харин баг сүүлийн 1 сар 2 сараа хэрэгдээ мэдээ юусаа харахгүй. Яагаад гэхээр нөгөө Фэд одоо тэг хүмүүс ингээд яадсан одоо бүр ингээд амчин эсвэл ингээд YouTube ингээд үзэх бүр амар амчин чинь тэгээд бас money flow өнтрийг ингээд хаатлаар тийм мөнгө өгсөн юм ингээд харах амар хонооны доо гэсэн мэт надад ингээд дуурайсан ингээд яг энэ technical analysis-аар яг тийм баарам дээр очсон байсан. Тэгээд би за энэ ингээд яг одоо тийм YouTube-ийн ирж байгаа юм байна ингээд эндээс reverse хийж болох юм байна гэдэг би яг өөрийнхөө decision дээр яг ингээд айгүй хүчтэй байр суурьтайсэн. Тэр нь надад бас айгүй тийм амжилттай trade болсон хүн болгон яаж хав яг зүг тавхан гэж үзсэн.
Тэгээд ер нь тэрнээс хойш ер нь мэдээ гэдэг чинь эхлээд ер нь дараа нь тэг хотолсон байл юм байна. Мэдээг бас хамаагүй дааж болохгүй юм байна гэдэг тийм байр суурьтай. Таны байр суурьтай санагдсан байна. Тэгээд би бас нөгөө чартн дээр одоо ингээл тэ бус гişүүд ингээд чарт оруулсан ч гэсэндээ ер нь нэг хардгуу. Тэгээд ер нь нэг хүний ингээд нэг ID бас ерөөсөө хадгүй. Зүгээр өөрөө л яг чартаа хараад өөрөө ингээд судаг. Тэрний их надаа ингээд амар байдаг. Тэгээд манай бус гişүүд бас ингээд янз бүрийн тэ тийш орж гэдэг би ихэнхдээ баг 90% өөрөөсөө нэг даадаг. Дааж ч яг зөв эсвэл нэг тийм тэгжин ингэж харангуй чартыг хараад үнэхээр гоё харагдсан. Бас чартаа ингээ өөрөө харж болох нь чухал гэдэг санагддаг байна. Гэхдээ энэ сэтгэл зүй гэдэг юм бол миний хувьд бол ингээд тэг үнэхээр айгүй хугацаа шаарддаг юм билээ. Тэгэхээр шинэ гişүүд ялангуяа анхлан суралцж байгаа эмэгтэйчүүд яг энэ үнэхээр хугацаа шаарддаг гэсэн шүү. Одоо бол дор хаяж 1 жил одоо тэг цагаа сайн золиослоо сууж ээж яг яагаад байна би яг яагаад байна гэдгээ маш сайн сууж ээж хүүхэн бэтэ тэгээд би бас нөгөө премиум мөрөн дээр ингээд айлгч төгөө явдаг би яг нөгөө шийдвэрээр хоёулаа ингээд айлгч төгөө гэдэг. Тэгээд бас гişүүд маань айгүйх ингээд орж ирэл тэг тэрний чарт юм байна тийм байна тийш орох байх уу гарах байх уу гэж айгүйх асуудаг. Тэгээд би яг зүгээр ингээд хариулсан явдаг бас нэрээ одоо бодох нь бас буцаад гişүүд маань яг нөгөө чарт ингээд хараад өөрөө бас бодох нь айгүй чухал юм биш үү гэж тэр талаас нь илүү сайн зөвлөгөө өгч дан ганцаалалт өгчсэн хооронд гэж бас бодлоо тоо. Тэгэхээр нэр техник шинжилгээний дээр нэг юм хэлсэн юм аа. Одоо та нарын энэ тэндээс сонгосон тусмах биш нь одоо хамгийн их энэ мөнгөчмийн сургалтанд энэ доор уншуулсан байгаа юм би. Санаа дундаа энэ тийм онлайн одоо гадаадаа нөхөсөн юм уу? Тэнгүүд одоо энэ гадуур яваад байгаа энэ техник шинжилгээний шинжилгээнүүд одоо хамгийн нийтлэг нь болохоор support response буюу price action гэмэглээд байдаг байна. За индикаторууд байж байна. Дээрээс нь өнөөгийн арга дээр нөгөө трендийн шинжилгээ байж байна. Тэгээ батарейны шинжилгээ гэдэг иймэрхүү шинжилгээнүүдийг хийж байна. Юм. Тийм ер нь наад хэдчэн бол комиссийн шинжилгээ шүү. Юу вэ гэхээр дэлхий дээр бүх хүн энийг шинжилгээ хийдэг хүмүүс бүгд энийг мэдчихийдэг, ашиглаж идэг. Энэ нь нөгөө маркет мейкер буюу нөгөө томчуудад чинь нөгөө хулганд тавьдаг хавхны өгөөс шиг гэж. Дандаа хоцорж бийж идэг. Явсныхаа дараа ингэсэн байж тээ гэж харагддаг. Яг lifetime ирээдүйн ханшин дээр таамаглаад дэвшүүлэхэд хэтэрхий юу шүү магадлал багтаа идэв шүү. Тэгэхээр ямар шинжилгээ сухах вэ? За ер нь гадаад байгаа хүмүүс бол ингээ эрэлхийдэж явбал маш тийм сайн арилжаа хийдэг, шинжилгээ хийдэг. Тэгтээ тэр шинжилгээ нь тэр нөгөө нэг саяны ярьсан шинжилгээ нь арай өөр зүйл байвал тэр сонирхолтой шүү. Тиймэрхүү төрлийн шинжилгээг ерөнхийдөө хайж судалж сурсан гэдэг шүү. Та тэгэхээр энэ юу вэ? Та тэгэхээр нөгөө нэг ер нь индикатор хэрэглээд ер нь бол дэмий индикаторын шинжилгээ бол дэмий гэж хамтдаг. Индикаторын шинжилгээний тэр нэг нийтлэг байдаг хэдийн шинжилгээнүүд байгаа шүү дээ. Мөнгө эврэж макти, RSI май гэх тээ. Тэдэр бол дэмий. Тэдэр чинь нөгөө цаг үе өнгөрөөсөн тэдний зохиосон өгөгдлөөр тэр дээр үе зохиосон өгөгдлийн ханшийн хөдөлгөөн нь одоо яг адилхан явна гэж байхгүй. Тэгвэл ашиглуул яг хоцор даадаг ч гэсэн юу мөнгө эврэж нь арай дээ. Нөгөө нэг периодыг харж өгöd идэг шүү дээ. 20, 50, 80, 100 гэх тээ. Тэр нь гэхдээ нөгөө угаасаа яг үндэ moving average ер нь бол яг өөрсдөө цааш үнэхээр энэ техникэл одоо анализ хийж байгаа нэг хэрэг 2003 он маань үед ерөнхийдөө нэлээд алдтайс шүү дээ. Тэгэл нөө dot-com bubble-ийн дараа мараа жоохон team гэхдээ юу санагддаг шүү дээ. Одоо RSI moving average дээр бол уул нь бол одоо юу мэрч юм бэ? Институшн хэрэгэлдэг гэхгүй тэдрийг та болохоор дүгээс айлж дээ. Эднэр ч болохоор комсих гэж дүгээс айллаа шүү.
institution одоо яг дотоодын би өөрөө яг institutionд ажиллаж байсан хүн л дээ. Дотоодынх нь ч өөртөө яг энэ хэрэглэх байхгүй moving average одоо RSI statistic за тэгээ зүгээр яг day trade хийж байгаа хүмүүс бол одоо SARS ATR энэ индикаторыг ерөөхдөө бол хэрэглэдэг. Price action-ыг хардаг. Гэхдээ одоо миний анзаарснаар бол дийлэх Монгол трейдерүүд нэг давын онол гэдэг нэг юм яриад идэв. Би бол ерөөсөө яг үндэ давын онол гэдгийг бол зүгээр л чи нөгөө basic юм нөгөө одоо онолхгүй юу? Давын онол гэдэг нэртэй юм бэлээ. Зүгээр нөгөө нэг downtrend өөрийгөө сэтлэх хэрэгтэй гэсэн нэг тийм онол идэв. Тэрийг яг ингээл номон дээр нь болохоор бичсэн байхдаа ингээл доошо downtrend байж байгаа lower low байж байгаа одоо higher high болоод higher low болох юм бол энийг downtrend өөрчлөлтөд low гэж үзнэ гэдэг онол гэдэг байхгүй. Тэрийг л давын онол гэж амар хэрэгэлдэг юм байлээ. Price action-ээр бас миний анзаарсан нэг алдагдал болохоор хүмүүс pattern-ийнхаа одоо нөгөө price action одоо multiple bar-ны price action хараад идэх байхгүй юу. Яг үүндээ болохоор нөгөө нэг candlestick price action гэж юм байдаг. 3 candlestick нийлээд нэг одоо price action үзүүлдэгтэй. Хүмүүс болохоор ингээд 6 7 10 шиг ингээд нийлээд нэг pattern үүсгийг хүлээгээд байдаг байхгүй multiple bar нийлхийг. Яг үүндээ бол яг 3 юм уу 4 шиг candlestick ч өөрөө нөгөө нэг юу яадаг одоо тэр нөгөө лаанууд чинь өөрөө 3 юм уу 4 шиг лаач нь price action-ыг илүү тодорхой илэрхийлдэг байхгүй юу? Миний анзаарснаар одоо ингээд нөгөө нэг бид нар triangle хүлээгч одоо гурвалжилж ирээс тэрхийн хэлээдэг тий. Тэр гурвалжиж ирж байгааг хүлээхээр дор ээж ингээд 10-аас 14 одоо candle гэхийг бид нар хүлээндээ. Тэгэхээр жоохон одоо trend-энд оройтож орох гэдэг байхгүй юу? Тэгэхэд бол тэгдэг. Өөрөө чинь бас хэлгээр зарим нэг нь одоо нөгөө жинхэнэ камсих нь бол камсих одоо бараг хэрэглэгддэг. MACD шүү дээ. MACD бол бараг би бол ер нь хэрэглэж үзээгүй. Гэх мэтлэнгээр нэг тийм юм байдаг шүү. Хамгийн шилдэг нь та нарынхаар RSI гэж бодож байгаа юм шиг жирээ. Ер нь RSI формулагийг нь бол яг мэддэг хүн бол яг мэднэ л дээ. RSI болохоор дунджаар хичнээн хүний одоо трейд хийж байгаа хүмүүсээс алдагдал хүлээж хичнээн хүн ашиг болж ийнвэ гэдгийг харуулдаг болохоор тодорхой тренд одоо oversold ороод тэрнээсээ гараад ирдэг дээ. Одоо 30 руу төхөөл ирдэг штэ. Тэгээд яг тэрнээсээ divergence үсэл гарч штэ. Яг тэр үедэр бол яг хуу early indicate болж өгдөг л дөө. Гэтэ хизээч ямар ч indicator дангаар нь бол хизээч хэрэглэх боломжгүй байдیں۔ Зүгээр RSI divergence гарлаа гэд тэн дээр ямар нэгэн price action үсэг ч юм уу ямар нэгэн байдлаар өөр нэг юм indicate хийгээг бол RSI бас дангаар хэрэглүүл яг л өөр чийлэхээр комсих бүх indicator ер нь бол дангаар нь хэрэглэх хамгийн хэрэглэхэд ер нь жоохон мяад юм. Миний зүгээр богино хугацааны price action-ээр болохоор SARS айгу зүгээр байдаг. Тэгээд бас trend channel-аас айгу зүгээр байдаг. Зүгээр бүр богино хугацааны одоо scalp хийдэг хүмүүс байх юм бол бүр яг богино хугацаан дээр сүүлийн үед ерөөхдөө бол хүмүүс нэг илбэг хүмүүс бол нэг мэдтгүү л дээ. Энэ нэг жижигхэн одоо унаж яваа трендийн дотор одоо бид нар scalp хийгээд гарахад одоо тэр price action дээр одоо нэг тийм buy signal, sell signal өгдөг гоо тэр жоохон арай efficient заавал бүр нэг учиргүй одоо юугаа тодорхойлохгүйгээр support resistance тодорхойлоод ч юм уу тий. Тодорхой одоо price action амар тодорхойлох шаардлагагүйгээр зөвхөн тэр одоо SARS-ыг хэрэглэх юм уу, trend channel-ыг хэрэглэх юм бол тодорхой хэмжээний юу өгдөө, сигнал бол өгдөө. Гэтэ ер нь бол нөгөө нэг эдгээр чинь бол индикатор хэрэглэх хүмүүс чинь нөгөө algo traders гэж ярьдаг штэ. Тэд нар бол нэг амар одоо нөгөө нэг price action хардаг хүмүүс шиг тийм амжилттай trade хийж чаддгүй. Institution бас угаасаа тийм байдаг хгүй зүгээр алгоритм тааруулсан. Одоо AI гэсэн. Тийм AI тааруулаад тэр AI-аар одоо buy sell гэсэн юм дээр зүгээр ингээд аваад зараад явдаг тийм одоо ингээд алгоритм бол ерөөхдөө байх нь байдаг. Гэтэ тэр бол яг actual хүн хараад суужсанс илүү амжилттай бол бүр их trade хийдэггүй юм байлээ. Тийм болохоор эдгээр чинь нөгөө actual хүнээр trade хийлгүүлэх аягүй дуртай болохоор trader-уудыг ажиллуулаад гэрээтэй ажилладаг байхгүй юу? Гэрээтэй шийд яг нэг одоо зарим commission аав, зарим нь болохоор тэгэл жилийн 100,000-аас эхлэн тэгэл ерөөхдөө бол тэгээд явдаг юм байна лээ. Техник шинжилгээний дараагийн одоо судалгаа яваад байгаа зүйл нь юу таалга болчих вэ? Одоо орон судалгаа. Та нар тэр талаас нь сонирхоод үзээ. Тийм. Нөгөө Williams гэдэг нэг залуугийн номыг нэлийн дээр үед уншижсэн. Одоо орон судлаар би тэр номны бүтэн зохиолчийн нэрийг мэдгүй байна. Гэхдээ тэр хүний last name нь үлээ овг нь илүү өөрийнх нь нэр нь илүү Williams гэдэг нэртэй юм хүн байдаг. Нэг одоор судлаар одоо яаж таах уудар гэдэг шүү дээ. Тэр бас манад Ган гэдэг нэг зам төрөд ярьжсэн. Ган гэж юм байгаа шүү. Хүний нэр байгаа заа. Тэр яг одоор судлаар 1800 оны сүүлээр 1900 оны тэр
Улаанбаатарны үнийг таамаглаад, хувьцааны үнийг таамаглаж байгаа хугацаагаар баггүй гол нь. Одоо ингэж юм. Техник шинжилгээг эхлээд үнээр таамаглаж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ анхны хүмүүс нь болохоор унаад хэдэнгүүт нь за энэ унах юм байна гэж одоо сэдэж хэлдэг үе. Нэг үе. Тэгэхээр тэрний аюултай зүйл нь ёроол дээрээс нь гэх юм уу, орой дээрээс нь баядах процесс гарч идэг нэг. Хоёр дахь төрлийнх нь үе нь энэ өсөөд явангууд одоо энэ эндээс унах ёстой гэж амдаж орж арьжиг хийж идэг үе юм. Одоо төрүүлж тодорхойлж унтыг нь бүтэн барих, унж явсан юмыг одоо үснэ гэж доороос нь барих ч юм уу тийм маягаар явдаг. Энэ одоо дараагийн дэвлэл рүүгээ орж ийн гэсэн үг байхгүй. Гурав дахь дэвлэл нь болохоор энэ тренд хизээ дуусахын гэдгийг хугацаагаар олох. Одоо хэдэн сарын тэднэр бол алтны юм уу биткойны тренд ихсэх ёстой. Тэгээд тэр нь тэдний хугацаанд үргэлжлээд тэдний хугацааны дараа дуусаад даун тренд нь ихсэх ёстой гэж байна. Тэр талынх нь шинжилгээ нь ерөөсөө астролог татах. Одоо тэр тал руу яваад байна. Миний хувьд. Надад ч бас нэг ингэж яг хоо астрологик гэж ярьдаг хүмүүс ч болно. Миний хувьд болохоор надад ч маглаар үздэг байхгүй юу? Маглал би өөрөө яг маглаар ч хийдэг. Бүх аккаунт баланс яг одоо зүгээр одоо аккаунт менежмент гэж хэлдэг байхгүй юу? Яг ингэж үзлэн математик бодох боловсруулсан нөгөө бүх зүйл чинь маглал байхгүй юу? Бид нар хоцроо мөнгө хийхгүй юу гэдэг чинь өөрөө маглал байхгүй юу? Бид нарт яг юм 3 од байдаг шүү дээ. Нэг бол бид нар орсон одоо тэр ажиллаж ажилтаа хийн. Нэг бол амжилтгүй хийж мөнгө авах. Нэг бол бид нар sideway яваад одоо break unit гаргах. Яг юм 3 одоо од авахгүй юу? Тэгээ бид нарын нэг толтонд ороод хожих магадлал 33% болчихж байгаа байхгүй юу? Тэгээд тэрнээр бид нар risk reward management-аа одоо дотроо нэг харьцан нэг байдаг ч юм уу, нэг харьцан 2 байдаг ч юм уу, эсвэл тэгээ нэг харьцан 5 хүртэл ингээд risk management-ийг тодорхойлцоод target юу ойроо ерөөхдөө олвол яг ингээд actual яг risk management-ийг тааруулаад тохируулж чаар магадлалын үнэлэр заяа. Энэ ойролцоо 88% win rate гэдэг байхгүй. Ер нь бол миний орж байгаа гэдэг хэмжлэн 98-аас дээш үеийн win rate гэдэг юм л та. Яа тэгэхээр би өөрөө юу ач байхгүй profit айгүй ихт ингээд багаар юу даваад хөөж авдаг гэх юм уу. Тэгээ авчдаг байхгүй юу. Орхдоо ч гэснээр заримдаа зарим trade дээр одоо risky team trade гэх юм бол бас ингээд хөөж авдаг байхгүй юу. Тэр чинь ерөөдөө бол яг өөрөө шилгээр ингээд нөгөө нэг таагаад мэдхгүй байгаа шүү дээ. Би яг үнэндээ бүр ингээд яг хоо price action харуулах тодорхой хэмжээний надад нэг тийм одоо 33% од байна шүү дээ. Гэтэ би тэрийг ингээд нөгөө багаар хөөдөг байхгүй юу. Одоо ингээд өсөж байгаа ч юм уу үед нь унан гэж харж байгаа бол би ингээд багаар хөөгөөд авч эхэлдэг гэх юм уу. Унанаа гэдээ багаар хөөж авч эхэлж байгаа. Тэгээл унан гурд нь багаар одоо profit авч эхэлж. Одоо жоохон магадлалын улаар аккаунт авсдаг. Ер нь бол боломжтой байдیں۔ Тэгээ нөгөө compounding gain гэдэг байдаг шээ. Би одоо өдөрт $10 хийгээд явах юм бол одоо 365 өдрийн дараа одоо $3550 ч юм уу тий. Тэр шиг тэгж магадлалын улаар ерөөхдөө бол аккаунт авсдаг арга хэрэгэлдэг. Тэгээд ер нь бол яг боломжтой юм билээ. Яг өөрчлөлгээр яг тэгээд тэрийг болохоор би тэр номыг миний яг ярьжсэн нам мөн болвол би тэр номыг уншижсэн л да нэг тийм astronomic-оор одоо яг боданы үн таана гэдэг нэг тийм ном уншижсэн. Тэгээд тэрийг яг өөрөө бодоод үзэхээр надад жоохон математик юм шиг санагдаад байна. Тийм шүү дээ. Ер нь бол техник шийдвэр гэдэг зүйлийг математикаас нь ч угаасаа математик юм шиг шүү дээ. Тэг магадлалын онцлог гэж хэлэхэд тэр талаасаа өөрсдөө шинжилгээ тохиогоод ханшийн таамаглалыг үлээ сонирхолтой онлайн баталж байгаа. Одоо миний үндсэн хамгийн том шинжилгээ яг график дээр хавтаж байна. Fibonacci гэдэг байхгүй. Тэгэхээр Fibonacci-гийн тэр retracement-ийг тэгээд тэр чигээр нь ашиглахгүй. Тэр өөртөө тааруулаад ийм юмар ингэж урууд ашиглахгүй гэдэг үр дүнтэй гэдэг өөрөөсөө аргачлалт хэрэгээр ашиглаж байна. Яг үнэ Fibonacci амар юу штэ. Үнэхээр мундаг юу numbers штэ. Би бүр moving average дээр Fibonacci numbers хэрэглэж штэ. 358 гэдэг. Төгсөлтөө яаж төрүүлж ашиглаж бодох вэ? Яг үнэ тэгээ Fibonacci өөрөө retracement-ээс гадна айгүй олон төрлийн одоо нөгөө нэг хэмжих боломжтой багшнууд байдаг штэ. Ганцхан одоо нөгөө нэг diagonal horizon тэгэл ерөөхдөө бол бас нөгөө нэг circles гэдэг яваад өгдөн шүү дээ цаашаа. Тэгээд тэр болгоны одоо geography-ийн нэмийг хэрэглээд
би хөвчлэн нэг биткойн дээр болохоор тэр Circles Fibonacci хэрэглэх байхгүй юу? Тэр бас яг үндэ яа тэр биткойн өөрөө айгуу тийм юу ад юм бэлээ. Ийм айгуу тийм Horizon price action-тэй ингээд нэг тийм амарсан ингээд дахи хөдлөөд идэх байхгүй юу? Биткойны price action өөрөө яг weekly ялангуяа. Тэгээд яг тэр adjustment тэр одоо Fibonacci-гаар ингээд хөөгөөд левелийн тодорхойлох яг нөө монголоор шалын тодорхойлно гэж яриад байдаг чинь хамгийн доотлох нь үнийг тодорхойлоод тийм тэгж би сая биткойнээр 33 дээр нь орж исэн. Тэгж болдог юм байлаа. Тэгтээ яг 33 дөхөд ирэхээр нь л тэр ингээд сигнал өгч эхэлж байгаа юм л да. Яг одоо нэг 35 маа доош 40 даун тренд явж байгаа. Тэр үед нэг тэгж сигнал өгд юм байлээ. Өгч эхэлт юм бэл тэр арай бас яг сансны хөдөл арай төрүүлээд сигнал өгд л дээ. Тэгтээ яг айгүй амжилттай гэж шалыг одоо тодорхойлох боломж болол. Ер нь одоо яг диаметр математик яваад байгаа байхгүй яг үндэ бол дуучтай. Бид таарах магадгүй. Ер нь яг нөө трендийн дагуу харуул. Яг тааруудаа тавьсан юм шиг багт шүү дээ. Би бод. Тэгээд та нарт яг хүсэл юм. Өөрийнхөө дурдаар өнгөрсөн дээр нь маа гэж ингээд тааруулаад. За энэ ингээд өсөж унсан байна. Ингээд магтаа нь харуулж авах. Тэгсэн манайхан та тийм болцгоо юу? Та бол айгүй олон жилийн туршлагатай юм шүү дээ. Бараг насаараа хийж юм дөө. Харин тийм байна. Бид нар ч одоо тэгэл одоо 2020 он манаас хэлсэн үгтэндээ байгаа л үгүй. Дөнгөж нүгэртээ суугаад хийж хэлсэн хүмүүс. Крипто яагаад орж ирсэн юм шүү дээ. Крипто бум болоод тэгээд бүгд сонирхоод ер нь цагийн хөдөлгөөн бас юм шиг шүү. Тийм л бах гэж би бол бодож байна. Тий. Би хувьдаа бол нэр өөр шуумаар орж ирсэн. Би одоо л крипто л орж яг одоо бүр яг жинхэнэсээ крипто руу ороод одоо дөнгөж 3 сар болчихсон. Ер нь крипто руу орохоос авахгүй юм билээ. Тийм билээ. Би оронгүй юм. Би өмнө бас жоохон үүсгдэг юм аа гэж байна. Нэг зах зээлийнх нь бүтэн тогтоогүй ятгатаа ордон цаардах маадах нь аягүй ядаргаатай. Тэгээд койных нь өнүүд нь бирж дээр өөр үнэтэй нэгцэн үнэтэй биш үү. Систем нь бүрэн бүрддэг байсан учраас би 2000 анх биткойн чи 13 онд авч байгаа шүү. Тийм анх форекс руу орж ирсэн нэр өгөхгүй биткойн чи $7 болж. Тэгээд сарын дотор харсан чинь $100 байна. Энэ ямар амар хөдөлгөөнтэй ямар сонир бий бүтээх юм бэ? Ажижсэн. Тэгээд 17 он чинь бүүн болохоор нь заа гэж ороод Binance руу ороод доллар хийсэн чинь доллар. Тэгээд заавал биткойн юм уу Ethereum-ээр депозит хийх гэдэг юм хачин юмтэй өгцөлтэй. Тэгээ нэг Ethereum олоод тэгээд хэдэн coin аваа яа аваад тэгээд дараа хайцсан шүү дээ. Трансферсаа мартаад одоо тэгээд хэдэн coin байж. Тэгээ одоо буцаагаад одоо сэргийдээ гэж явах. Ер нь нөгөө Forex дээр техник шинжилгээний аргачлал маань ер нь болтон гэж үзэж байгаа хгүй өөрийнхөө хувьд бол одоо энийг крипто руу орж маржингүй спотор хийх гэдэг юм байна. Та нар крипто дээр энэ ордог хүмүүсийн юун дээр орж байна? Binance дээр хийх юм уу? Тийм Binance өөрөмөлөө би өөрөө futures trade хийжсэн. Futures дээр нь coin futures гэдэг. Яг safe bag spot орно гэсэн орчиж болдог юм байл. Ерөнхийдөө price action бол crazy. Зүгээр нэг оролтон дээр заримдаа 10% ерөөсөө ингээл зүгээр яг spot орно 10% хөдөлгөөн нэг өдрийн дотор бол хийчдэг. Ер нь тийм нэг юу юм бэлээ. Айгу одоо волатил өндөртэй юм байлаа ер нь бол. Тэгээд мэдээж нөгөө талаараа амар өсдөг ч нөгөө талаараа бас айгу урт ондог. Тийм болохоор бид нар бол угаасаа day trader ч юм уу за өөрөө чинь би нөгөө яг үндэ яранс чинь нэлээд хацраад ороод ирсэн. Одоо swing trader, day trader хүмүүс болтол бид нар бол long term investor биш болохоор бид нарт харин ч юм өндөр волатилтай байх тусмаа бидний favorite гэхгүй яг үндэ бид нар нэг одоо хөдөлгөөн дээрээс хийх return өндөр идэг болохоор тийм болохоор надад coin бол бас айгүй зүгээрсэн гэсэн. Зүгээр энэ дараагийн тренд болоод байгаа. Одоо харин цаг үеэс оторхой тул цайнд өөрсдөө хөгжүүлэх гэж хэлсэн. Өөр асуух юм байна уу? Баггүй дуусахгүй. Ерөнхийдөө маш сонирхолтой яриа болж байна. Тий. За мөн чук авч ярих гэж байна.
байна. асуултаас. Энэ харин сэтгэл зүй тал дээр айгүй яг би бас бодож ирсэн зүйлүүдийг яриад айгүй юу яагаад та бас санаа хүнүүд байна гэдэг. Энэ авсан ашигтай хэдэн төгрөгч вэ, ихч вэ, багч вэ яг л нэг эргүүлэн татаж авдаг гэдэг дээр айгүй чухал юм байна гэдгийг би одоо өөрийнхөө болсон туршлагаас аваа нэг юм одоо хэдэн төгрөг яач за одоо 5,000 годсон чи 10,000 болно гэл ашиг авахгүйгээр цаашаа зүтгүүлж явж байгаад алдчихсэн туршлага зөндөө байгаа. Тэгээд энэ дээр аюух энэ бусад бас сонсож байгаа шинэ хүмүүс маань ч гэсэн бас сонсож байгаа. Тэгэхээр өөртөө бас хэд итгэлтэй бас байж бас за энэ яг ингээд яг бас өөртөө итгэх байж ч гэсэн юуны форекс болохоор бас нэг арай өөр онцлогтой юм шиг юм. Яг хэдэн пэр юунуудаа ингээ хараад явцдаг бас нэг олон хувьцаан дотор сонголт хийх гээл ал тийм хайж явахгүйгээр тэгээд хувьцаан дээр яг арилжаа ихэр чинь бас аюун зөндөө мэдээ үзээл тэгээд санаа сэтгэл хоёрдод анхаарал хандчихэд байдаг. Тийм учраас сүүлийн үед одоо яг л нэг өөрийнхөө сонирхолтой цөөх хэдэн хувьцаанд бол орж гараад яваад байгаа л та. Тэгэхээр энэ юун дээр олсон ашиг эргүүлэн авах гэдэг нь ихч вэ багч вэ гоцаагаад аваад $1000 оруулсан бол орсон мөнгөд үлдээгээл бусдын дээр тэр өдөртөө арилж байгаа хийлээ бол авчиж имэрэн гэдэг дээр үнэхээр санал нэгдээд харин тийм байх хэрэгтэй байна гэж би бас бодоод байсан баггүй. Тэгэхээр одоо өөрөө бас олон жил арилжаа хийгээд бас туршлага сонирхлоод хэлжсэн зүйл чинь бас үнэхээр хэрэгтэй юм байна гэж би бодоод байна. Юугаа сонирхороо хувьцаанаас гадна крипто руугаа ороорой гэж илүү сонирхолтой шүү. Спот орсон. Криптог одоо тэгээд орох гэж тэр олон койнуудыг бас хувьцаанд дээрс ахиад нэмээд баахан койн судах чинь залуу хүмүүс бол яг яадаг баг. Тэгээд гол үндсэн нөгөө биткойн, этериум за сүүлийн үед тэр луна муна гэдэг тэрийн сонирхож ийн нөхөс бас тэр их олон юмыг бас зэрэг бас сонирхоод ингэ явчих болчиход байна л та. Одоо бас энэ зүйл байгаа хэл. Харин юу форекс хийжсэн хүний хувьд энэ крипто руу ороод айгүйх бүх төгрөг хийгээд их боломжтой арилжаа хийж чадсан гэсэн хүмүүсийг бас мэдээ сонсч ирсэн биш үү? Мөнгөчийн жишээлбэл одоо крипто руу ороод баг их мөнгө хийсэн биш үү? Биш санаа. Амар нөгөө бидний даваа таах нэг шийдэл агуулсаа хийж чаддаг ч гэдэг. Тий, форекс тэр гол нь тийм шүү. Тэгэхээр шинжилгээ бүгд ер нь форекс вэ, крипто вэ, хувьцаа вэ, опшн техник шинжилгээ сайн хийдэг болчихвол бас эцэг шиг ингээд ороод яваад ич болж байгаа юм л та. Тэгээд хамгийн чухал нь өөрөө л маш их шинжилгээ, техник шинжилгээ судалгаа маш сайн хийдэг байж ич энэ одоо дээд трейд идэвхтэй ажиллаж байгаас хийж явах хэрэгтэй юм шүү. Тэрэн дээр л одоо энэ эмгтээчүүд маань судалгаа хийгээрээ. Тийм энэ шижрээ болоод айгүй мэдтэй юм биш үү? Тэр шижрийг хийх юм аа. Тий харин одоо манай премиум өрөөнд шижрээ уука манай хоёр мундаг шинжээч манд нэг бас. Гэхдээ бид нар ч бас яг өөрсдөө ингэ суралцаад явж хахад огт энэ community үсэхгүй ингээд өөрөөрөө ингээд хийгээд явж хахад зөв ч юм уу бороо ч юм уу бас бусдаасаа ингээд зарим хүмүүс чинь одоо алис төгөлөхөд яг өөрөө давхар гол нь шууд харанхуугаар дагахгүйгээр өөрийнхөө хийжсэн шинжилгээтэй хэр зэрэг таарч яа чи ингээд харьцуулаад ингээд явж ах чих зүгээр байгаа юм л та чиглүүлээд зөрүү тэгээд хажих хэрэгтэй шүү дээ. Өөрийнхөө ч бүтээн хаамгаж байгаас чинь тэгэхээр адин буруу вэ, адин зөв вэ гэдгийг чек хийж шийдэл гаргаарай. Нэр нэг шипийн өгөө би гоё. Биткойн дээр. Санаагаа юм таахгүй. Шипүүд. Биткойн одоо яг унтах ингээд байраа битээ байгаа. Нэгэн хүчтэй удаач яцтай шүү. Тэгээд шипи шүү. Ашиг хөнгөн та нар 38,000 төгрөг орчих гэдэг. 38,000-аас доошоо бүр юу 34 рүү орчих. Нэг 10,000 доллар байж болох гэж харагдав. Тийш онцгой харин сайхан сонирхороо.
чи би өгөхөд крипто идэх хүмүүс байдаг. Тэр дагаад нөгөө бүх алткойнууд нь унах баг. Тэгээд тэр биткойноор авдаг юм бол алткойнууд дээр сонирхоод идэв. Баг өнөөдрөөр унцход өгсөн хаамаг юм шүү дээ. Биткойныг бол. За өөр. Энийг бас авчихсан. Яа. Би Facebook дээр өөрчлөлт дагдаг Lightworks гэдэг. Өөрөөр яг нэг шилдэг арга сонин өрнөс нь яг ямар арга вэ тэр. Тэгээд онлайн тийм сургалт байдгүй юу? За тэр лайв дээр яваад байгаа шинжилгээний арга миний өөрөө зүгээс авч. 2014 оноос тохиолсон шинжилгээ. Тэгээд тэр нэг индикатор байгаа гэсэн үг гарсан баг тийм. Тэр индикаторыг 2017 онд тохиолсон. Тийм хоёр зүйл миний индикатор. Өөр юм баг ашиглах гэсэн. Сургалтын үед яг юм бол онлайнаар сургалт бол бий болж байгаа нэг лайв маягаар онлайн сургалт болж байгаа. Танхимын сургалтаа онлайнаар лайв хийгээд тэгээд тусдаа лайвын өөрөө үзэхэд тийшээ орж хийж болдог. Бараг тийм баг далтыг хараад байгаа шиг зураг шууд юугаар харж байгаа л бат их юм гэдэг нэг юу нэг юм батж байгаа л тэгээдсэн. Хахаар ойлгохгүй байгаа ч тийм. Тэгээ ойлгоод ойлгохгүй. Тийм. Нэг зүйлээсээ. Манай суугаар бол чи манай Light Finance гэх пэйж рүү холбогдоод юу яагаад за заавар зүйлээ аваад явж байна. Тэгээ за. За өөр асуух юм байна уу? За бид бас нэг цаг гаруй ярилцсан байна. Тэгээд манай анхнаас өөр асуух асуулт байвал чөлөөтэй одоо нэг хүнээс асуулт асуулаа тий. Тэгээд бас дэлхийн ясаар 10 цагтаа дуусгах. За өөр асуулт асуух юм байна уу? Сая нөгөө сэтгэл зүйн хувьд арилжаа хийхэд гардаг юм шатлалуудыг ярьлаа шүү дээ. Тэрэн шиг нөгөө техник шинжилгээгээ дөнгөж эхэлж байгаа хүмүүсийг одоо яг хаанаас нь тийм нэг үе шатууд байна уу? Одоо яг эхний үедээ ийм сураад дараа нь ингээд шатлуулаад явах тийм юм хэлвэл боломжтой юу? Эхлээд сургалтад төвчин трендинг хийхээс болж байгаа. Одоо чиглэл яаж тодорхойлох гэдэг татаж байна. Ер нь одоо техник шинжилгээний хамгийн цагаан толгой ихний хэсэг бол тренд үүдэг. Арилжаачид одоо чиглэл бол миний найз чиглийн дагуу арилжаа хамгийн найдвартай гэж үздэг. Тийм учраас тэрийг нэг дараа трендээс сурчаад хуурд яаж үүсдэг юм бэ? Үндсэн хөдөлгөөн гэж юу? Correction гэж юу юм гэдгийг яаж авах вэ гэдгийг бодсон. Гуравдаж хэд хүртэл унахын хэд хүртэл үсгийн яг нөгөө зэг тодорхойлох. Энэ гурван зүйл ихтэй дараа. Би бол тийж сурч байна. Тэрнээс шиг юм тогтсон яг ийм явдаг шүү гэдэг шиг юм байна. Миний өөрөө юм. За нэг хүмүүс аюун асуусан байсан уу юу? Хаана бичсэн юм? За энэ гэхдээ бас цаг нь яатсан болоо би сая л уншчихсан. Дэлгэцэн шийдлээд яаж гаралтай хийх стратеги харуулж болох уу гэдгээс бичсэн байна. Гаралтай яриу дахиад цаг ярина шүү дээ. тийм байх. За тэгээд юу урд нь ярьсан байсан хаа гадаадын нэг гэж юу ямар трейдерийн санааг дагдаг вэ гэдэг. Ямар трейдерүүдийн санааг дагдаг вэ гэж бичсэн байна. За бодвол энэ нөгөө юу бас нэг дагдаг тийм бас хардаг нэг трейдерүүдийн талаар нь асуусан юм шиг. Ерөөсөө байхгүй өөрөөрөө дагш. Зөвхөн өөртөө итгэж байдаг. Хаанаас чинийг дагж хаанаас чинийг дуулах. Түлдээ тийм болсон дөө. Тэг шаардлагагүй гэж үзээ. Би өөрөө бол шинжилгээ ханшиг бол өөрийнхөө хэмжээнд хаамагдаад явж байгаа гэдэг зэрэг тийм багтаа байна. Тиймэрхүү нөгөө бэлэн будаа идэх гэдэг ургуултай өөрөө ингээд нэг дээр үе ахнаар гэдэг чинь өөрөө л хийвэл боддог гэдэг юм аа хийгээд байдаг чинь тийм үг юм байна.
юу яа нэг сурчаараа яг тэгээд идэг юм шиг байна. Эхний өдөр дөнгөж сурч байгаа хүмүүс бас нэг яаж ингэж чиглүүлэх гээд энэ хүмүүсээс асуугаад тэгээд хүмүүсийн юу хараад ингэж харьцуулаад тэгээд яг түлдээ өөрийн гэсэн стратегиэр энэ бас нэг тодорхой хугацааны дараа болох байх гэж би бодоод байдаг. Тэгэхгүй бол ингэж өөрөө яг энэ тэндээс олж мэдлээ гэхэд чинь юу яаж байгаа юм бэ? Тэр сурж байгаа хүмүүс төвлөдөг байж тээ. Сургалтын суугаад үз. Ямар ч хамаагүй одоо сургалтын суугаад эндээс чиглэлчин дарч ирдэ шүү. Тэрнээс биш яг өөрөө интернет ухаас сураад амар хугацаа олон зүг чигээ олж чадахгүй. Айгүй тийм хугацаа. Зүгээр ямар ч байсан сургалтын суугаад үзчих. Анхан шатны ерөнхийдөө мөнгөний төлж жагаад зүгээр тэндээсээ чигээ авчих. Даав тэндээ лаг суугаад тэдөө үеийн шиг хийдэг болж болохгүй байхгүй шүү дээ. Тэр чинь өнөөсөө олдог гэсэн. Нөгөө юу ч юм хурдан болж сурах процесс чинь хурдан болоод чигээ олох чинь илүү хурдан болж байна шүү. Тийм юм уу? Тэгээ YouTube ухаад тэгээд нэг үйлдэл гарахгүй биш энэ яах юм бодоо юу гэсэн үг юм бодоо гэж өөрөө тэгээд тэргээ хайгаад мөнгөнөө хугацаа автаад аюул төвхтэй. Би бол тэгж байна. Тэр үнэ анхлж хийж байгаа. Тийм учраас гол нь манай энэ би анхлаа одоо 2017 онд манай хүн яах вэ бас forex mortgage хийж ингээд яриад хүмүүс ингэдэн төгөр хийчихээ тэгээд тэрийг сонирхож хийж үзэл асууж өөрөө нэг интернет онлайнаас үзэл ингээд тэгээд сүүлд манай энэ групч одоо байгуул 2020 оны сард байгуулагдаад одоо жил гарна болчих гэж. Тэгээд энэ групп байгуулаад айгүй хийдэг ингээд одоо шижрээ мэжрээд манай нуухэд хүмүүс орж ирээд хоорондоо ярилцаж мэддэг хүмүүсээс асуухаар хугацаа айгүй олон юм төвчилж байгаа байхгүй юу? Бидний мэдгээ хуваалцаад тэгтээ яг гол нь тэр хүмүүсээс сурсныгаа өөрөө бас маш сайн сураад тэгжиж энэ шууд дагахгүйгээр өөрөө бас хэмжгээ юу хийж сураад ингээд явах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд яг эхэлж орсон хүмүүс яаж чаг маш их асуулт мэдэх юмгээд дагах хүмүүс ч хэрэгтэй байдаг, ууших шимэх байдаг. Тэгээд яг нэг арга барилаа болоод ерөнхий яаж асуух нь яах нь болоод маань анх орж исэн хүмүүс ингээд ажиглаад байхад чинь шимэг ууцхаа чинь бэдгэн гээсээ тэгээд арилж байгаа хийгээ чимээг зарим нэг нь болохоор явж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ яг бас нэг бусдыгаа чиглүүлээд ингээд бас мэддэг нэг юм ингээд хуваалцаад явах чинь ингээд анх орж байгаа айгүй олон хүмүүс айгүй хэрэгтэй тустай нэртэй байгаа л та. Та нар тийм системтэй сургалт хийгээд аваад үзээ яаран шатна. Манай харин тий яг манайх нэг энэ тентгийн сургалтанд суусан за мөнгчингийнх тэр зарим суусан бас хөвцөөний Tesla Traders-ийн сургалтыг биш опшн. Бидний сургалтанд суусан байгаа. Одоо гэхдээ манай энэ сургалтыг энэ шижрээ ОК2-аас сургалт явуулж байгаа. Бас нэг анхан шатны мэдээлэл анхныхаа мэдээлэл сургалтаар ягаад анхан шатны мэдээлэл тавьж цаашаа хүмүүс явах мэдээж хүн болно одоо трейдер болох одоо боломжгүй ч гэсэндээ цаашаа ингээд гүнзгийлээ сураад явах чиглэл хөтөлбөрийн тавиад өгч чинь гэж бодоод байгаа байхгүй юу? Яа дуусан хойд үү? Тэгээ баярлалаа маш их баярлалаа. Хэрэгтэй сонирхолтой. Манзамдаа маш их баярлалаа. Бидний үйл. Өглөөг хөтлөж авсанд баярлалаа. Хааштай харилцаанд нь ажилт нь амжилт хүсье. Та бүхэнд бас арилжаач амжилт хүсье. За. Баярлалаа. За. Юу Монголын манай энэ цаг өөрчлөгдсөн уулзалтын цаг маань жоохон орой 8-аас эхэлж идэв. Дараагийн уулзалтаа яг нь хуучин болдог 7 цагаас эхлүүлнэ. Монголд цаг өөрчлөгдөв буй Америкт цаг өөрчлөгдөж Монголынхаа 9-өр гэж зарлагдаад яваад байгаа. Миний дараагийн уулзалт орой 7-оос болох юм. Тэгвэл 8 хэрэг арай оройчод байгаа юм шиг. Дараа нь тийм зохион байгуулсан. Тэдгээр асуух хүмүүсээ мессеж чиглэлтэйгээрээ энэ хүмүүсээр тодруулах юм. Энэ премиум өрөөний талаар ордны манайх фри трейд явуулсан. Тэгээд хүмүүс бас яг бас сонирхоод орж ирсэн. Тэгээд
мэдээллүүд нугасаа зар мэдээлэл байгаа учраас дор манайхан мэдээлэлд явж байгаа. Тэгээ бүгдээрэнд нь юу амжилт төсөө баярлалаа. Орой авцсан байгаа сайхан амраараа Монгол байгаа надад тэгээд өдрийг ирчвчтэй өнгөрөөрэй гэж хэлсэн. Да манай админ сэтгэлгээдээ баярлалаа. Айгуу хэрэгтэй хүн оруулж ирээд бас сонирхолтой бидний зэрэг өгөөж бас хэрэгтэй зүйл хуваалцсан. Тийм ганц замыг яг кремийн мөрөндөө бас оролцуулаад зарим хүмүүс бас шууд холбогдоод юм асуух зүйл гарах байхаа гэж бодож байна. Баярлалаа бүгдээ. Амжилт хүсье. Баяртай.